гадаа амар sweaty байлгахаар байна өнөөдөр 16 градус. За сайн бацгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Балзапи маань 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд бид хоёр уг нь 7 хоног адилхан тогтмол бацаагаа хийх байсан боловч одоо ар гэрийн асуудалтай байдлаас болоод хүний сэтгэл готрал хойшлогдоод тэгээд одоо ямарсан цааш дээр иргэн ирлээ. Нэг ирээч байгаа юм уу те? Иргэн ирэхин бас хайшин те. Угсаа орж ирээч. Тэнийг орж ирээч хөл хүмүүс нэг мэддэг ч хөлээсэн чи иргэн ирэхин сайшаач те. За тэгээд ер нь бол үнэнчээр үзэж байгаа 73 үзэгчтэй төлөөх баяртайгаа хайртай шүү. Үнший. Өнөөдөр бол одоо ингээд 6 сарын 6-ны өдөр яг одоо 6 цаг 6 минутанд бид рэкет дарж эхэлсэн байна. Өглөөний. Тийм өглөөний мэдээж. За 6 сарын 6 гэснээс өнөөдөр Royal Hortex хамтлагийн маань тоглолт болох гэж байгаа. 6 картон 6 чинь 6 сарын 6-нд тоглолт байж байгаа юм шүү дээ. Тийм 6 жил. Шинэ юу цамаг гаргасан мэллээ шүү дээ. Тэгээд тэр дуунуудыг нь сонсож үзсэн. Тэгээд ер нь бол одоо тоглолтууд аягүй их болж байна тий. Ер нь 100 угаасаа болдог. Тэгээд цэнгэлдэх, social pay park гэл ер нь хаасайгу алгасгүй л хагас бүтэнсэн 5 дахьыг бараг алгасгүй тоглолтууд болдог. Гэхдээ энэ жил миний бодлоор хамаагүй илүү олон байна. Тийм бах. Маш олон байна. Одоо нэг 2025 он гэхлээр тэгш жилүүд, тэгш ойнууд гэдэг ч юм уу давтж байгаа юмнууд нэлээд байгаа. Том тоглолтуудаас гадна жижиг одоо тоглолтууд гэдэг ч юм уу те арга хэмжээнүүд за тэгээ залуучуудын санаачилж байгаа ивентүүд гэдэг ч юм уу маш олон одоо газруудаар ер нь л бүх бар, ресторан, пабууд, лаунжууд оройдоо бол ер нь дандаа битүү ямар нэг үйл ажиллагаатай инээлцэн ханиалцсан те тийм сайхан байна. Зомч гоё шүү. Тэгэд яг Royal Hortex-ийн нүуний юу давуу тал нь ч гэх юм уу эсвэл нэг таалагдсан юм надад тэгээд санагдсан гоё. Шинэ уран бүтээлүүдээ цацчаад хийчгээд тоглолтоо хийж байгаа нь бас нэг гоё үнэлүү штэ тий. Тийм. Хийж байгаа артистуудыг өстой. Тийм гоё санагдаад байгаа. Тэгэхгүй бол яг түрүү жил тий ингээл байгаа дуунуудад дуулаад ингээл тий тэдэн жилийн дараах гээл тоглолтоо хийчихэл энэ жил яг адилхан байхаар нэг тийм жоох үдгчтэй хүндлэхгүй байгаа юм шиг зүгээр тэг санагдаад идэгин. Гэтэ миний л бодол хүмүүс бас өөрөөр боддог ч байж болно л та. Гэтэ ер нь нөгөө тэрний өмнө жил болсон тоглолтууд тэр хүмүүс нэлийн тийм шүмжлэлүүд яг жилээр өссөн л дөө. Тэр шүмжлэлүүдийг ер нь бол артистууд маань нэлийн сайн хүлээж авч जैन те. Өөрсдөө бас нэлийн чамлж जैन. Шинэ уран бүтээлүүд гаргаад одоо ядчил шинэ цомог биш юм а гэхэд те. Шинэ 2 3 дуу гаргаад аль нэг нь бас хит болж молоо тий. Тэгдэж амар гоё тоглолтуудаа хийж байгаад баярлж байгаа. Станц идэж амжих байна да. За нэг тоглолт ярьснах. Тэгээ 6 сарын 7-нд болонгууд болор цом оппозиттэй XMF тэгээд давхар All in Heat 2 social pay park дээр бас болж байгаа юм лээ. Social pay park. За одоо хуучнаар бол Heat park тий. Тэгээд цэнгэлдэх. За тэгээд одоо M-Bank Arena, UG Palace гэл ер нь бол тоглолт ивент арга хэмжээнүүд энэ гуравт мэдээж Step Arena байгаа тийм. Аса Arena-д бас тоглолтууд болоод байгаа. Улсын филармон тоглолтууд болж байгаа. Гоё балет, сонгодог хөгжмөд яваал. Маргааш бол одоо цэнгэлтгтээ болж байгаа болохоор зарим хүмүүс бас жоохон айцтай лээ. Өмнөх тоглолтоос болоод ерөөхдөө өмнөх тоглолтын дээр юу болсныг мэдчихэж байгаа шүү дээ. Тийм, тэр ер нь жоох айгүй муухан онцгүй. Айгүй л ёс зүйгүй үйлдэл ер нь болсон билээ. Тэгээд нэг талаараа бас одоо тэр тоглолт зохион байгуулсан хүмүүсийг буруутгах нь чашийн, тэгтээ бас буруутгахгүй байх нь чашийн. Тодорхой хэмжээнд хяналт байх хэрэгтэй байсан. Тэгээд одоо тэр юу болохыг мэдгүй ч гэсэн аливаа учирч болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тэгээд авч болох арга хэмжээнүүдийг урьдчилж тооцоод одоо богино хугацаанд бусдыг хохирлохгүйгээр газ шийдэж явах хэрэгтэй байсан болов уу гэж зүгээр харсан. Яг нөгөө нэг одоо хутгалуулсан хэрэг гарсан шүү дээ тий. Тэрнээс гадна маш олон төрлийн зодон, тохон, хулгай, зэлгий тий. За тэгээ насан туршаагүй хүүхдүүд согтруулахундаа хэрэгэлсэн.
Тэгээд нэг хүний пост яг уншсан байхгүй юу? Ер нь бол бас таньдаг найзын пост гэсэн чинь тэн дээр бүр ингээд ихчээ тэ пив аваад өгч. 4 пив аваад өгч. Тэгээд таах өөртөө нэг явал авчихгүй 5 пивний мөнгө өгч юм хүчигээд. Тэгээд юу яриад байгаа үг мөг гэсэн чинь хараас ингээд бүр. Ясын исэн пемэн мэмэн. Сүртэй юм уу? Уг нь яг цэнгэлдэх дотроо тэр алкоголыг зарахтаа бас насны хязгаарлалт дээр уг нь бол зарсан юм шиг байна тий. Тэгэхээр тэр найз гайхаж байгаа нь тэгтээ битүү ингээ хараад хахад 13 4 5 6 та хүүхдүүд бүгдээрээ алужээ согтсон. Алужээ пива барь авчихсан. За тэгээд цүнхэндээ авч орж ирсэн нь ч те би бас нэг найзтайгаа мазраад ирчихсэн зүгээр ингээд play time болдсон шүү дээ. Болохоос нь тайз мэдээ засахаас өмнө одоо майхантай ирүү очиж чөнөхөр болох юм бол нэг спотоо бүр ингээд амар сайн координацийн тэмдэглэж авч байгаа газар авах юм ухаж байгаа. Нуугаа тий гэдэг шиг бараг тийш нууж нэлээ хүмүүс оруулсан байлээ. Тэр тусмаа жоох хүүхдүүд тэгээд орхосоо өмнө бас уугаад орсон. Угаасаа тийм. Ер нь л тэгдэг шүү дээ. Ер нь тэгдэг те. Тэр ч одоо нэг хүүхдүүдийг тэгсэн гэдэлтгүү тэгэл тоглолтыг хэлхийн өмнө өөрсдөө гадуур дотор суудаг ч юм уу эсвэл тэгэл машин тэргэндэ ч юм уу тэгээд яна уучлаарай. Тэгэл үнэн штэ. Гэтэ альч дэлгүүрээс авсан уул нь иргэний үнэмлэх шалгадаг үстэй. Тэгээ бас зарж байгаа газрууд байгаа л энэ да тий. Ер нь бол бас энэ тентхийн бичлэг сторинууд харсан үнэхээр бас нүд талтар харагдчихлээ. Айгуу муухай харагдчихлээ. Би одоо тэгээд яг тухайн үед нь юу босныг мэдээгүй дараа нь ингээд гайхаж байгаа байхгүй. Манай дүү бас яг тэр тоглолтод явсан. Тэгээ шууд дүүдээ санаа зовсон уу? Үгүй би маргааш нь л одоо тийм амар хэрэг гарсан гэдэг мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд дүү бол яг тухайн өдөр тоглолтод тарчсан. Манад ирж авсан. Нэг цагийн үед ирсэн. Тэгээд манай дүү бол ууж идэггүйсэн. Зодон цохигийг явсан хөхнөөс байхгүйсэн. Хөхнөөс байхгүйсэн. Зүгээр исэн. Тэгээд тэрэнд нь одоо баярлж дээ. Тэгээд хаагуур нь яаж бас зүгээр бас тоглолтын үзсэн хүмүүс бол бас зөндөө бэлээ бүгдийг нэлээгүй шүү уусаа. Тийм шүү дээ. Чин яг одоо хичнээн олон мянган хүн цуглаж байгаа лээ. Тэгээд тэрэн дотроос одоо нэг 20 30 ч юм уу 50 60 л нэг тиймэрхүү үйлдэл одоо хоорондоо 10 10-аараа зодлоо гэхэд за нэг 5 тал зодлоход тэнд байгаа тоглолт үзэж байгаа бүх хүмүүс ингээл зодтолцсон юм шиг муухай харагдаж байгаа байхгүй тий. Тэгээ бас тэр тайзан дээр гарч ирдэг хүн те бүр ёо тэр бүр амар. Ёо тэр галан сүх цохолчгод яаж байгаа юм бэ? Тэр яг сайн яадаг юм бэл та. За мэдхгүй одоо тэр хүмүүсийн сэтгэл зүй юу гэдэг би яаж мэдгэв те. Тэгээд энэ тоглолттой холбоотой нэг цэнгэлтийн одоо хариуцж явж байгаа хүн их жаргал жаданбаа гэх фейсбુક дээр ихэм мэдээлэл оруулсан байсан. Яг тэр тоглолтын араас юу гадсан штэ. Их жаргалан одоо цаашаа төв цэнгэлдэх хүрээлэн тоглогдох бүх тоглолт дээр согтуулах ундааны зүйлийг худалдаалахгүй гэсэн мэдээ гарсан сайтуудаар явуулсан баггүй. Тэгсэн чинь энэ талаар өөрөө юу яцсан мэлээ. Өөрийнхөө одоо фейсбુક хуудсан дээр оруулсан мэлээ. Би ийм мэдээлэл гаргаагүй худлаа мэдээ сэвхэ болмоор байна. Би ийм шийдвэр гаргадаг хүн бишээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд аль бие усны их сурвалжтай мэдээлэл тавьмаар байна шүү гэд тэгсэн мэлээ. Тэгээд төв цэнгэлдэх ер нь бол өөрөө бас уух юм заардаггүй. Тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс спонсор байгууллагууд. Гэтэ эн чинь бас аягүй сонирхтэй. Одоо хідэн сарын тоглолтууд ер нь хідэн сарын өмнөөс бэлтгэгдэж байгаа, төлөвлөгдөж байгаа. Тэгээд мэдээж тоглолтын дээр спонсор байгуулахгүй бол бас хэцүү байдаг шүү дээ. Тэгээд одоо зөвхөн алкоголч биш те уух юмны төрлийн одоо компаниуд спонсор хийгээд тэнцээ эргээгээд борлуулснасаа одоо ашиг авахдаг ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь дийл хийдэг. Тэгээд нэг ганцхан тоглолтноос болоод тэнцээ одоо бүх тим юмыг хориод хайчгаар бусад одоо тоглолтнууд яах юм сайн. Би яг энийг уншичаад хөөх тэгэхээр одоо тэр компаниуд одоо яана гэж би зүгээр бодсон. Тэгтээ энийг бол ашиг болно гэдэг бол үнэхээр хэцүү байхгүй тэр чинь. Аль болох нөгөө нэг за уран бүтээлчдийн зүгээс юм бол аль болох олон хүмүүст өөрсдөө уран бүтээлийг үзүүлэх, олон фэнүүдийг цуглуулах зорилготой байгаа. Тийм учраас бас тиктэй мэдээж бас бодож байгаа л аль болох хамгийн хямдхан үнээрээ л гаргаж байгаа шүү дээ, тийм. Нэг тийм бас тиктүүдийг хараад хахад амар бүр тэнгэрийн үнэтэй юмнууд бол байхгүй л. За одоо юу гэдэг чинь дэлхийн суперстар ирж байгаа бас ойлгож болно, тийм. 100 260 200 байсан ч бас болж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр спонсор алкогольны байгууллагууд байхгүй бол нэгдүгээр ер нь бол одоо тоглолтын соёл хит чинь тэгэлдээ тодорхой хэмжээнд чөлөө цагаа өнгөрөөж байгаа, enjoy хийх гэж байгаа хүмүүс чинь
тодорхой хэмжээнд пив уун, алкогол хэрэглэн тэ. Олон тэгэл өөрөөсөө тохируулан хэрэглэх л. Яг энэ дээр бол хувь хүний өөрсдийнх нь ухамсарын асуудал л да. Ер нь л ухамсар, харуул хамгаалалт, зохион байгуулалт ер нь тал талаас нь амар амаатай. Гэхдээ хаанч явж исэн ер нь те насан туршаагүй бол бити алкогол одоо тийм олон нийтийн газар хэрэглээрээ те. Чи өөрөө зүгээр за яг одоо нууцаар аваа те хэрэгжилчлээ гэж бодоход чи зүгээр байлаа ч гэсэн өөр бусад хүмүүст чамаад агаад хэрэглэнэ. Тэгээ тэрнээс болоод ямар нэгэн асуудал гарна. Би өртөхгүй, би зүхтчихна гэж ерөөсөө тийм хүүгийн бодолтой байж болохгүй. Тэгээд өөрийгөө контролдож чадахгүйгаа мэдхгүй байгаа байхгүй юу ер нь бол. Тэнгт та. За энэ тоглолт бол нэг иймэрхүү байла. Маргааш шинэ тоглолтын дээр гайгүй л хүдээ хийн. Сая гэж үзэж байна. Бас арай жоохон хөвшөндөө хүмүүс үзэх юм бол тий. Насны хувьд арай жоохон дэшигээ байгаа. Арай жоохон дэшигээ тий. Сая чинь ер нь бол хөвчлээ 14 5 6 7 тий. Ер нь 14-өөс 20 насныхаа илүү төлөх байсан. Тэгэнгүүт оппозиц чинь хэдэн онд гарч ирлээ. Тэмүүл тэр сонсогч яг үнэнд сонсогчд нь одоо хэдэн настай болсон байгаа бэлээ гэдэг ингээд бодохоор ер нь жоохон арай өөр байх хаа. Арай настай намтай арай гайгүй байх болов уу гэж бодож байна. За гайгүй хөө. Гайгүй хөө зөвөлхтэй. Юм болгоно тэгэж муухай байна гэж байх хаа. Тэгээ 100 гоё штэ. Тэгэл ер нь тэгээд Монголын маань 103хан сар гинтэй марзан те гоё байдаг. Тэгээд энэ 3 сарыг аль болох хүмүүс одоо тэр 9 сар цуглуулсан стрессээ тайлах гэж те бас ингээд альчаал ядаргаагаа бас тайлах гэж ингээл те аялна, зугаална, тоглолт үзэн тодорхой хэмжээнд бас хүний амьдралд ч бас те зугаасан гэл хэрэгтэй штэ. Тий. Зундаа ядаж бас нэг тоглолт моголтонд явчихвал те яг өөрийнхөө сонирхтой хамтлагд дуучдаг гэдэг чинь. За нэг байна нэлээ идэж байна юу ямар юм байдаг. Яаж гэж л боддгоо. Ядаж нэгэнд явчихвал их чинь тоглолт үзүүлээ та. Yes. Би харин жоох найраад байгаа маа. Маргааш болторцсон мэдчих. Ихч үзүүлээ гэсэн юм аа. За тийм байна. За тэгээ би бол ер нь тоглолтуудыг дандаа л одоо сториноос л үзчихэв дөө. Сториноос, хэвлэлийн мэдээнүүдээс, зурагнуудаас тий. Зургийг үзэнгээ дууг нь тавьж байгаад. Энэ үед яг энэ дууг дууссан баха. Нэр саяны тоглолтын дээр нэг юм марцсан шүү дээ. Тэр репродийн байтал тэр амар гоё шин гоё концепт гарч ирсэн юм бол. Ч одоо хитэн байтал байла. 5 6 байтал байлаа. Тэгээ тэрэнд бас болж одоо тэр чинь нөгөө нэг бараг л тоглолт болохоос 2 3 өдөр юм зарлж байгаа. Зараагаад байгаа байхгүй. Тэгэнгүүт яг зохион байгуулалтын албан амар сайн ажилласан харагдаж байгаа. За нөгөө тэгтийнхээ борлуулалтыг шахтлаасаа амар сайн ажилласан байгаа байхгүй. Тэгэхээр тэр байтал дээр бас хүмүүс яг тэр байтлыг зорж утсан хүмүүс бас зөнд байсан байна. Иймэрхүү бас нөгөө нэг тоглолтуудаа гоё болгох шин гоё айдианууд гаргаад хэрэгжүүлээ те. Яа тийм тэгээд анхудаа л хийж үзэж байгаа юм чинь туршаад гоё байх юм бол үзэгчнэр ч гэсэн амар таашаалтай байх болов уу гэж бодчих. За тэгээд тоглолт зохион байгуулж байгаа хүмүүстэй амжилт хүсье. За тоглолтын сайхан нэг иймэрхүү тэгээд ер нь тоглолтын мэдээллүүдийг юу яддаг ш Shopee-ийн мен рүү ороод тасалбар хэсэг рүү ороод тэгээд ойрд ямар тоглолтууд болж ин харчдаг. Мэдээж бас Shopee-ийн менээр зарагдахгүй байгаа билет нь боловлогдохгүй байгаа тоглолтууд үзүр үйлчилгээнүүд байдаг. Бусд нь болохоор хөвчлэн тик хэзгийн мен портал цагийн менээр тий ер нь бол зарагдчихэдэг. Ягаад ингэж идэм бэ гэдээ хүмүүс гайхчихж магадгүй те. Тэр нөгөө нэг зарж байгаа байгууллагууд нь өөрсдөө хаагур зарах вэ гэдгийг ерөөхдөө бол гэрээлж байгаа. Аль сувг нь бид хэд тохирох вэ гэдэг. Энэ гуравч гуруулаа л өөр сувгуу те. 3 өөр аудиенстэй учраас аль сувг нь бид хэд илүү тохирох вэ. Зарим тохиолдолд бүр гуруулангаар нь ч тавьсан тоглолтууд байдаг те. Аль ялангуяар нь тэгээд янз янзын юмнууд гэрээ контрактасаа л болдог баг. Гэхдээ ер нь бол Shopee дээр илүү залуучууд руу зориулсан шиш тоглолтууд зарагдчихж байгаа. Shopee цаг юм байна. Тийм амар реклам чинь тийм. Тийм ээ. Таараа Shopee цаг юм гэж мэдгүй юм шүү дээ. Апа дата. Jax кофега хаяганд л битүү спонсортэй гэдэгтэй бүр цаацлаа өвлүүлээ. Ямар китсийнхаа номыг уншаал те. За өөр юу вэ? Өөр ер нь
яг би зүгээр нөгөө жоохон тийм одоо эн чин сошиал орчиноос л бас мэдээлэлүүд аваад шүү дээ тий. За тоглолтын дээр одоо юу гэж чинь сошиал орчин гэж байгаагүй байсан бол тий. За зүгээр л сонин гардаг байлаа гэж бодъё л. Тэнгүү сонигчин бас хүн болгон тий авч уншиж чадахгүй. Хүсэхгүй гэдэг чинь зөндөл ажилтгаанууд байгаа. Сошиал орчин дээр цацагдсан учраас л хүмүүсээ мэдээд байна те. Өмнө нь яадаг байсан юм бэ гэдэг надад нэг тийм бодол төрсөн. Тоглолттой холбоотой. Тэгээд нөгөө талаас яг сошиал руу орох юм бол сошиал орчноос болоод гэдэг ч юм уу нэг тийм FOMO гэдэг дээ шүү дээ те. Fear of missing out гэдэг яг нэг тийм хоцорхоос айж байгаа айдас гэх юм уу? Бусдаас нэг хоцорсон, дутуу үлдсэн тэ нэг тийм дутуугийн комплекс ерөөсөө биш шүү. Зүгээр л юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж. iPhone-тай авах хэвээр, Samsung-тай авах хэвээр тэ. За 16 Pro-г авдаг юм аа гэж ядаж 16E-г авдаг ч юм уу тэ. 15 Pro-тай байдаг ч юм уу гэдэг. Тэгээд Labubu зүүх хэвээр гэдэг ч юм уу тэ. Нөгөө нэг ямар заримыг үлээ. Тэр заримыг тийм pitch-тэй өөр юутай ажилээ. Тийм юм. За тэгээ тоглолтын заавал явах хэрэгтэй. Өөстө манай ангийнх явж байгаа гэдэг шиг. Ер нь сошиал орчны давуу тал маш их байгаа. Нөгөө талдаа яг энэ FOMO гэдэг зүйл яг хүмүүс мэдэхгүйгээр тэр зүйн хүүхдүүд мэдэхгүйгээр FOMO-д амир хүртэж байна. Тэ. Тэрнээс болоод одоо бүр тийм дэлхийн судлага гарсан байлээ шүү дээ. Gen Z үеийнхэн илүү одоо тийм богино хугацааны сэтгэл ханамжид тулгуураас удалтай авалт их хандлага маш өндөр байдаг учраас шин бараа бүтээгдэхүүнүүд гинт бүүм хийгээл гинт нэг юм вайрал болвол тэ гинт нэг одон барьсан одоо миугийн шилж юм уу тэ зүүж мөх гээл миугийн л нэг цүнх мөхтэй болчих гол тэ тэгдэг. Тэгээд тэр нь эргээгээд юу авчирж байна гэвэл яг сэтгэл готрлыг авчираад байна. За дан ганц одоо тэр идэлж хэрглэж байгаа юмнууд гэлтэггүй одоо дагагчийн тоо гэдэг ч юм уу те бичиж байгаа зүйлүүдийг илүү олон хүмүүс сонирхож байгаа гэдэг ч юм эсвэл өөр нэг охины постн дээр краш лайк дарсан байвал гэдэг ч юм уу те яг тийм сэтгэл готролд өртөх бүх боломжуудыг тиймэрхүү талаас бүрдүүлж байна. Тэгээд рилүүдэн шортуудэн те үзэж болохгүй гэж юусоо илүү зүгээр л зөкстэй хэрэглэх хэрэгтэй болов. Би бол тэгэл screen time-аас харж байгаа байхгүй. Өмнө сар бол бүр аимшигтай хуцаа авсан бэл. Яг ажил хийж байгаа нэг л гэхдээ сошиал медиа өөрөө маркетинг болохоор ялч аргагүй ялч үзэн. Гэхдээ хэтрүүлээ. Одоо ингээл нэг рилний санаа хайгаал ингээл рил үзэл хадгалчихж байгаа шүү дээ. Тэгснээ өөрөө мэдлгүй ингээд үргэлжлүүлээл ингээл ямар ч тэр нөгөө ажилтай холбогдлохгүй ингээд сэн юм ингээл үтцний мэтгэд баг 30 минуттай ингээд ямар ч контролгүй ингээд цаг харангуйтай юу вэ? Тэгээд тэр 30 минутанд яг юу олж мэдэж те юу үр дүнтэй байсан бэ гэд эргээд харангууд явчих байхгүй. Яг нэг 3 секундын өмнө бодож исэн юм а эргээд гинт санаж байгаа. Яг үүндээ бодит амьдрал дээр 30 минут өнгөртөн те бид нэр юм хайц юм хэвчээс яг энийг ингээд бичих гэжсэн шүү дээ те. Тэгээд би уулна Facebook, Instagram-аа ингээд хаачмаар л ч гэдэг. Даанч ажил мэргэжлийн онцлогоос болоод ерөөхдөө чаддаггүй. App дээр time limit тавьчихсан байгаа ямар ч гэсэн. Яха. Хэр үр дүнтэй. Гэхдээ тэгээд ялч би ихлээр одоо Facebook, Instagram, Messenger тэгээд юун дээрээ тавьчих. Би өсө TikTok-ыг үздэг штэ. Тэгээд тавьчихсан ахгүй юу? Тэгсэн чинь юу ядг юм бэ? Бас яг болдгоо юм байна. Тэгэнгүүт Facebook, Instagram-ийн аппликейшнийг лимиттэй олонгуудаа Messenger лимитгүй болгоцсон. Тэгээд одоо Messenger email тэрэл янгууд яалтч одоо Facebook, Instagram-аас юм харах болно шүү дээ. Тэгэнгүүт нэг хальт компьютероор заавал орж харцдаг ч юм уу. Тэгээд юугаа тэгж рeel хийд имийг гүйлгдэг, story хийд имийг гүйлгдэг цагаал ямарчсан багасгах хэрэгтэй юм байна гэж бодоод яг хөө мэдээж одоо маркетинг, контент креатороор ажиллаж байгаа болохоор одоо тэр тухайн байгууллага юуныхаа ингээл санаа манаа энийг олох хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг олохгүй хийд имийн цаг бүрээд байгаа нь ер нь бол илүү их байна гэж бас би өөр дээрээ дүгнэлт хийсэн. Ер нь бол яг энэ асуудалтай хүн болгон л тулгараа тий хүн болгон л бас тодорхой хэмжээнд зөв ер нь болно багасгана гэд. Яг нөгөө зориг тавиад хэрэгжүүлж байгаа хүмүүс маш цөөхөн болов гэж би бол таамаглаж байна. Тэгээд яг бодогдож байгаа бодлууд нь юу вэ гэвэл хэдүүлээ нөгөө зүгээр сошиалыг ашиглах биш, сошиалд амьдраад байдаг болчиход байгаа ялч аргагүй тий. Гад амир гоё бол зураг дараал стори хийгээл тий.
Тэгээд тэр чин буцаага дахиад ашиглах сэдлийг чинь төрүүлчихэж байгаа. Хүмүүс лайктаар нь өө тийм биш тий. Өө хаана явж байгаа? Өө чи энд явж байгаа мó би энд биш. Угаасаа хүмүүстэй холбоо барих юм чинь өөрөө сошиал орчин болчиход тий. Одоо за ингээд хэрвээ одоо Facebook, Instagram яг ингээд идэвхтэй хэрэглэдэггүй байсан үед ингээд гадаа гой байвал би найз руугаа залах байхгүй тий. Үгүй гадаа гоё биш чи хаана ойрхон минь нүг уулзах уу гадаа суух уу? Тэнгүүд одоо стори хийгээд хин завтай те найзууд хараад уулзахаар бол бичин гэдэг ч юм уу те ингээд зүгээр ингээд ийм болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ үүний яг юм амьд харилцааны уулзалт тийм жоохон бас багцсан юм шиг мэдгүй. Эсвэл нөгөө нэг шууд бүр амар дотн найзууд дээр те бичээд авах шаардлагагүй сториг харангуут л өө энэ байгаа юм биш тэгэл шууд яваал очсон. Очлоо шүү. Тэгэл болоо. Сүүл би нэг Z-үеийн төлөөлөл гэдэг нэг тэр Америк залуу байсан баха. Нэг залуу яг 2 минутын бичлэг хийсэн байсан. Хүнд юу нь бол тийм 3 орон зай хэрэгтэй юм байна л да. Тэгээ тэрний талаар маш гоё тайлбарлалцсан. Орчин үеийн хүмүүс яг энэ сошиал медиа ашиглаж байгаа хүмүүс бол тэр зам Z үеийнхэн те ирээдүйд угаасаа бас альфа үеийнхэн тохиолдох яг юм эрсдэл юу вэ гэвэл бид хэдэд 3 төрлийн орон зай байхгүй байна. За энэ 3 нь юу юм бэ гэвэл ажил, гэр, за тэгээд public space гэдэг байна. Олон нийтэд харилцах хэрэгтэй. Тэгэнгүүт орчин үеийн яг Z generation тулгамдж байгаа асуудал бол хоёрхан space байгаа юм. Заримд нь бүр ганцхан space байна. Ажил гэр тий эсвэл гэр тий эсвэл ажил social space. Тэгээ бараг гэртээ харьдаггүй тий зүгээр нэг унтах гэж ордог гэдэг шиг. Ер нь над чи хүн байж гэсэн. Тэгээд нэг тийм одоо юу гэдэг чи infographic юм ч юм гих ч юм уу мемч гэх юм нэг тийм зургууд явдаг байсан шүү дээ. Чи нэг найзтай тэгээд ажилтай тий өөрөө яг ингээд өөрийгөө хөгжүүлдэг байх юм бол чи чамд унтах цаг байхгүй гэдэг ч юм уу. Яг тэр л ер нь бол нэлээд ажиглагдсан. Тэгээд дээр үед яадаг байсан бэ? Өмнө нь яг ингээд сошиал медиа хөгжихөөс өмнө яадаг байсан бэ гингүү тийм public lounge-уд байдаг тий. Darts, бильярд, bowling гэдэг ч юм уу чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрууд, найз нөхдөдөө суух газрууд яг Улаанбаатар хотод зөндөө байгаа л да. Тэгтээ уулзлаар яадаг үлээ story-гээд reply хүмүүстэй хариу өгөөд уцаахаа суучдаг. Ер нь бол ихэнх хүмүүс тийм болж ажиглагдсан. Хэсэг яг нэг тийм үү чи тийм найзуудтай юм. Яа 30 минут яг идэвхтэй ярьж байгаа байхгүй юу? Тэгэл өөр нүуний хийх юм байхгүй. Яг activity байхгүй юм. Зарим хүмүүс бол ганцхан spaceтэй, гэртээ босно, дасгалаа энэ хоолой энэ гэрээс ажиллаж болж байгаа юм чинь. Тэгэл depression, anxiety, сэтгэл готрол, тэгэл эморал. Гэтэ сэтгэл готрол эморал хоёр хэлэхгүй шүү дээ. Хэлж болохгүй шүү. Хэлж болохгүй шүү дээ. Сэтгэл готрол та тэгээд тайлбарлаад өгөөч тий. Юуг нь тайлбарлах юм? Сэтгэл готрлыг үү? Сэтгэл готрол эморал хоёр юугаараа ялгаатай? Яагаад хольж болохгүй гэж хэлээд байгаа юм бэ гэдгийг. Эморал гэдгийг яг хөө зүгээр яг нөгөө нэг бит хэд ойлгохдоо бит хэд гэдэг олон тань дээр яриад байгаа шүү дээ. Юу яадаг? Зүгээр өөртөөгөө ярилцах, өөрийгөө илүү ойлгох, өөртөө цаг зарцуулах, ер нь өөрийгөө хайрлах үйл явцыг тий татгшаага нэг өнгөж. Тий. Тэрийг одоо эморал гэж нэрлэдэг миний хувьд. Сэтгэл готрол бол мэдээж шал өөр. Тэгээд бас хүн өөрийгөө шууд сэтгэл готролтой гэж бас оншилж болохгүй. Энд чинь тодорхой хэмжээний мэргэжлийн төвшөнд тэгээд тэр сэтгэл готролчин дотроо маш олон янз. Тэгэхээр энийг бас зүгээр ингэж гунж готрахтайгаа одоо сэтгэлээр унахыгаа сэтгэл готрол гэж ойлгоод байдаг хүмүүс лээ. Энийг бас тусдаа ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс бүр архаг хэмжээний сэтгэл готролд орчоод өөрийгөө сэтгэл готролтой яваад байгаа мэдхгүй би болохгүй байх гэж ингэж боддог. Тэгээ миний амьдрал би өстэй амар атгүй хүн юм аа. Эсвэл би л бүтэлгүй гэдэг ч юм уу. Яг үүндээ тэр нь одоо амар сэтгэл готролд орсон тэрийг мэдхгүй. Тэр нь өөрийнх нь одоо амьдралынхаа алхам тутам үйлдэл болгонд нь тодорхой хэмжээгээр нөлөөлөд байгаагаа ч мэдхгүй явж идэг хүмүүс амар их байдаг. Тэгээд бас за Монгол гэхээсээ илүү Улаанбаатар хотод ер нь амьдарч байгаа дийлэн хүмүүсийн дийлэн хувь нь тодорхой хэмжээний сэтгэл готролын
одоо шинж тэмдэгтэй сэтгэл готролд хүрцсэн байх магадлал бас нэлийн өндөр л байд юм байлээ. Тэгээд тестүүд байдаг. Тэгээд үзүүлээд бүр ингээд би одоо жилийн өмнө нэг ийм хүн байсан да. Би одоо яад өөрийг ингээд мэдхгүй байна гэх нэг өөрөөсөө өөр хүн шиг мэдрэгдээд ч юм уу гэд өөрийн мэдлэхгүй хизээж өөрийнхөө гарахгүй гэж бодож исэн үйлдэлүүдийг ямар ч юм ухамсаргүйгээр цаанаас хийгээд ивэл сэтгэл готрол байна уу эсвэл сэтгэл түгшин гэж үүж яд юм мэдхгүй зүгээр тестээр тэг өөрийгөө шалгуулад нэг үзээрээ тэгээд тэ шараадны гэж мэдээлийн хүн дээр одоо ярьж яасан имлэг дээр үнэлбэргүйгээр цаг аваад тест өгөөд тэгээд өөрийгөө бас онцлуулж болдог. Гума гэхэд би нэг ашигладаг гэсэн blind care гэдэг нэг аппликейшн байдаг. Тэр ер нь айгүй зүгээр аппликейшн. Тэгээд тэрэн дээр ингээд өөрийнхөө нэрийг нууцлаад тэгээд өөр дээрээ болоод байгаа ер нь юмнуудаа ингээд хуваалцаад тэгээд тэрэн дээр ч нэрийг нууцлсан хүмүүс хоорондоо тэр асуудлуудаа ингээд хуваалцаад ингээд ярилцаад яг тэр сэдвтэй холбоотой ингээд асуулт хариулт ингээд юмнууд байдаг. Тэгээд тэрнээсээ бас сэтгэл зүйч олоод зөвлөгөөх боломжтой байдаг. Тэгээд тэр аппликейшн бол айгүй зүгээр мөлий. Тэгээд нэг гоё юм нь орой болгоны 9 цагт ч үлээ 9 үед хаа нотификейшн ирдэг. Өнөөдөр ямар байв та? Өнөөдөр та юу байв та гэх. Тэнгүүд яг хүнд орой болгоныг тийм мессеж ирэхээр ингээд хин нэг нэр халамжлуулаад байгаа юм шиг. Хин нэг надад ингээд нэг анхаарал тавьдаг хүн байгаа шүү гэдэг байгаа юм шиг тийм мэдрэмж төрд юм лээ. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийгөө биш байгааг мэдэх юм бол бас тэр blind care гэдэг аппликейшнийг бас хэрэглээд үзээрэй. Айгүй нэмэртэй юм байлээ шүү гэж хэлмээр. Би энэ дэр нэг юм нэмээд хэлэхэд эморох бол зүгээр зүйл, хэрэгтэй зүйл. Тэгвэл дандаа эмороод яваад очихлоо. Тийм. Одоо нэг юм болгон хэмжээ хязгаар те ихтүүл өвчин, багтуул өвчин гэдэг шиг яг л балансыг барих хэрэгтэй. Ажил амьдралаа ботсон ч тэр те хичээл сургуулаа ботсон ч тэр ингээл дандаа л эморол те дандаа л ингээл дотор ярилцаад иж юусоо болохгүй. Тодорхой хэмжээ нөгөө нэг өөртөөгөө ярилцаад өөрт бодогдож байгаа мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ өөртөө хандлаа ярьж дуусчаад эргэн тойрны хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Хуваалцах хэрэгтэй тийм. Ер нь хуваалцах хэрэгтэй маш их байдаг. Би ингэж бодлоо. Энэ дээр ийм юм туулж исэн үү? Гэтэ ярьж чаддаг хүн гэж байдаг шүү дээ. Тэгвэл бичих хэрэгтэй. Заавал одоо тий гараараа бичдэг юм гэхэд хүн болгон одоо утас ашиглаж энэ утсан дээр нөөц дээр ингээл бичээл ер нь юмыг гадагшлуулах хэрэгтэй юм билээ. Тэгээд ингээд дотроо хадгалаад ингээд ягаад хадгалаад тассан улам ингээд буглаад тэгээд тэр чинь ингээд бүр дааж тавшгүй хизээч бараг ингээд гаргаж ингээд гадагшлуулж чадхааргүй болтлоо хуримтлагдах болохоор аль болох гадагшлуулж авах хэрэгтэй юм билээ шүү дээ. Бичгээс залхуурдаг хүмүүс байвал зүгээр сайхан voice record тэр тийм аудио байх. Тэгээ тэрийг заавал сонсгалгүй устгаж болно. Зүгээр л яриад гаргах хэрэгтэй. Тэгээ дотор ярмаар байгаа тийм ингээд нэг гарах гад эн чинь ингээд нэг юм орилоод байгаа шүү дээ. Тэгээд нөө нэг сэтгэл готрол эморл хоёрыг нөө тайлбарлуулж байгаа шалтгаан нь юу вэ гэвэл би дандаа нөгөө нэг хүүхдүүдтэй уулзлаараа ч юм уу яриа эхлэрээ хэлдэг. Энэ зүгээр нөө ерөнхий юм багхгүй юу ерөөсөө. Ойлгохгүй байгаа юмныхаа талаар нэг яриад хэрэггүй. Тэр үг гэдэг ч юм уу тэр өгүүлбэр тухайн ямар нэгэн зүйл ямар утгатай вэ гэдгийг ойлгож байгаа тохиолдолд яг мэдчихэж байгаа юм шиг ярих хэрэгтэй. Тэгэхгүй ажиглаад хахад ингээл би өстой ADHD те. Trauma те. Өстой traumatized болчлоо яасан би сэтгэл готролтой те. Би бол мөнхийн эмо би угаас ингээд мөнхийн ганцаардмал дүр нэг тийм туйлын хязгаарт нь авааччихдаг. Balance babe байхгүй те. Одоо нөгөө хүүхдүүдэд тайлбарлахдаа магадгүй нөгөө нэг inside out-аар тайлбарлуул амарсан ойлгох бах те. Одоо inside out дээр чинь нөгөө манай баяр баясал аз жаргалмаар ингээл бүхний гоё ойлгох гал ингээл хичээгээл байдаг. Гэхдээ амьдрал хизээш тийм байхгүй. Хүнд уур уцаар хэрэгтэй, хүнд гуниг хэрэгтэй, хүнд ингээд бүх төрлийн юм байх хэрэгтэй. Ямар үед яаж тэрийг гарах уу гэдэг чинь айгүй чухал. Хүнд хаяада үнэхээр ганцаараа байх хэрэгцээ байдаг хгүй. Заавал хүмүүстэй хамт бас байх алт байхгүй. Тэнгүүт ингээд би хаяа ингээд байхгүй би ингээд олон хүнтэй ингээд байгаад ингээд яхаараа бүр үнэхээр ядарчдаг хгүй ингээд ярихаас бүр ингээд ядраад тэнгүүт ингээд яг тэр олон байгаа хэсгээс ингээд жоохон нэг гадагшаа алхаж нэг ганцаараа нэг ингээд байж байгаад ингээд буцаад энерги хуримтлуулчаад тэгээ ингээд буцаад нөгөө хүмүүс дээр ингээд очих. Жишээний тэнгүүд энийг зарим ойлгодгүй хүмүүс маань чи зүгээрөө яасан
Юу асан? Яач уу гэл ингээл үгүй би амар гоё зүгээр байгаа байхгүй гэ тэгэнгүүт тэрийг бүр ингээд хитрхи экстраверт хүмүүс хизээч ойлгодог юм лээ. Сая нөгөө нэг inside out-ын жишээн дээр угаасаа мэдрэмжүүд холилдсон шүү дээ. Тэнгүүт эхний анги дээр бас гардсан шүү дээ. Бүр ингээд бүх мэдрэмжүүд нь ямар ч үйлдэл хийж чадхаа болчдөг тийм. Тэгэхээр тэр чи яаж ийн вэ гэвэл зүгээр мэдрэмжээ гаргахгүйгээс болоод тийм. Эсвэл яг нэг төрлийнхөө мэдрэмжэн дээр тулгуурлаа би дандаа л ад жаргалтай дандаа л тийм юм болгоныг эргээр сайнаар харж байгаа хэрэгтэй. Тэгж өөрийгөө шахснаас болоод нөгөө сүултээ юу ч мэдрэхээ байж. Юу ч мэдрэхээ байчих юм бол харин тэр чинь жихнээс аюултай. Тэгэхээр нөгөө нэг гунж гутарж байгаагаа мэдэрч байгаа бол чи нөгөө нэг ирүүл байна, амьд байна. Тийм. Хүн мэдрэмжээ алдаагүй байх гэдэг ч юм. Гунж гутархаар юм дээр гунж гутарахгүй, инээхэр юм дээр инээж чадахгүй, тий баяр хөөр өөрийнхөө одоо мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байх юм бол тэр бол амар аюултай. Амар аюултай. Жинкнээсээ тэр чинь бүр deep down гүлих гэдэг байгаа шүү дээ. Бүр ингээд тий. За тэгээд яг хөө зүгээр энэ тий боддог бодлооч шүү би тэр сэтгэл зүйч мэтгэл зүйч биш. Тэгтээ тодорхой хэмжээнд тий найзуудын дунд гэдэг ч юм уу. Өөртөө маань яг болдог, ашиглагддаг гэх юм уу тий хэрэгжсэн учраас л туршлагаа болчихж байгаа шүү. Ийм л энэ. Яг нөгөө нэг үнэхээр эмороо сэтгэл готролд ороод за эсвэл нөгөө нэг утсандаа хитрхи их бүр ингээд живээд тий сошиал орчиндоо живээд тийм байгаад их юм бол зүгээр л өөрийгөө жаахан хүчлээд тий тасгад хөдөлгөөн хийгээд үз. Гадаа халахад үз. Тий дуу сонсч алхаж болно, үгүй ээж болно. Хин нэгэнтэй ярилцах гад үз. Болохгүй бол тий сайн хэлсэн шүү дээ. Аудиогоор. Ер нь бол биеийн хөдөлгөөн гэдэг бол ер нь тодорхой хэмжээнд юмыг мартуулдаг. Идэвхтэй хөдөлгөөн хийж яхаа тий гүж яхад гэдэг ч мартуулдаг. Ми дөөрөө гүрээ. Би гүж байгаа. Заашгүй. Би бол яг нэг 2 км л гүйж байгаа хөглөөд. Өөсөө гүүгээгүй амар утцсан болохоор чадахгүй л. Тэрнээс илүү. Гэхдээ гоё темптэй яг нэг үнэхээр нэрнгэсээ өөрийнхөө туршлагыг хуваалцахад 10 минут ажил дээр бол. Маа хуцаа өмслөө гарлаа, гүүлээ 10 минутанд 2 км гүүгээл хөлрөөл тэ. Тэр үед өстө баг илтэй бензин бодол орж ирэхгүй. Зүгээр л уртх замаа сайхан хараад гүүгээл ядарч байгаа мэтрэл амьсгаатаал айтах амьсгалчих юмсаа тэгжэл явж байгаа. Тэгэхээр ямар нэгэн арга чарга болоод тэ. Зөв. Би сая бас нэг ийм мэдрэмж авсан байхгүй юу? Ингээл одоо над дээр хүмүүс ирээл хүн болгоно гэсэн байхгүй юу? Сэтгэлийн хаттай байгаарэ. Чи одоо контрол алдаж болохгүй шүү. Одоо бүх юм чиний нуруунд дээр гээд амар олон хүмүүс надад хэлсэн. Тэнгүүд би ингээд өөрийгөө яг би бүх мэдрэмж ингээд барьсан байхгүй юу? Окей. За би ийм байх хэрэгтэй маань. Би ерөөсөө болохгүй маань. Би үйлчлэхгүй юм шүү. Би ингээд өөрийгөө барих хэрэгтэй маань гэ. Би ингээд за бараг би 10 тоног ингээд өөрийгөө би амар барьж авсан байхгүй юу? Тэгж жагаад хүн чинь тесэрдэг юм байгаа зү. Чадахгүй ингээд бүр ингээд буглаад ингээд болтгоо. Тэгээ би ингээд яг өөрийнхөө те минь эрхэлж болох хүмүүс дээр очиод тэгээд эрхэлсэн бохгүй. Амар надад үнэхээр ойлгох газар олцохгүй байна ингээд. Би ч гэсэн уйлмаар шүү. Би ч гэсэн өөрийнхөө те ингээд гатгчлуулмаар шүү дээ. Яг одоо миний хийх юмнууд ерөөхдөө ингээд болчлоо. Одоо би ингээд тэгээд тэгсэн чинь ингээд бүр фүүг амар голцсон бохгүй юу. Тэгээ би тэрийг ингээд хит хоног ингээд тэгээд явцсан надад амар хэцүү байсан. Тэгээд гадагшлуулах хэрэгтэй хизээ хаана хэрхэн гэдэг нь магадгүй ингээд хүлээгдэжсэн. Ямар нэг гогдоо ингээд юм гогдохыг л би хүлээж исэн юм шиг зөв надад санагцаахгүй. Тэгээ би ингээд уйлдгаа уйлаад эрхлээд ингээд би одоо ингээд те хэлий гэсэн юмнуудаа ингээд хэлээд ингээд гаргацсан бохгүй юу. Тэгсэн чинь амар гойлсон. Тэгээ би зүгээр энэ дээр би яг бодож исэн чинь маа найзаас ботсон гэж надад хэлсэн байхгүй. Золоо би яг чи эмхтэй хүн те тэнгүүт ингээд чам дээр ингээд нэг л удаа яг ийм тохиолдол ирж чинь тэнгүүт эрэгтэй хүмүүс дээр магадгүй энэ амьдралын туршид ирдэг те чи эр хүн чи магадгүй айлын ноён нуруу чи эрэгтэй болохоор ч уйлж болохгүй чи эрэгтэй болохоор чи гунж гутарч болохгүй чи хүчтэй байх хэвээр чи үргэлж одоо те чаддаг байх хэвээр чи сайн байх хэвээр чи гэл ингээд амар хэцүү юм үргэлж нуруунд дээр нь ирдэг болохоор магадгүй эрэгтэй хүмүүсийн сэтгэл готрлын түвшин эмэгтэй хүмүүсийнхээс өндөр байгаа. Эрэгтэй хүмүүсийн амиа хорлолтын индекс эмэгтэй хүмүүсийнхээс өндөр байгаа тий. Тэгэхээр одоо тэ эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй чинь хүн энэ чинь мэдрэмжтэй мэдрэмж байгаа тохиолдолд тэрийг ямар нэгэн байдлаар
ил гаргах хэрэгтэй юм бэлээ гэдгийг зүгээр ойлголоо. Маш гоё хаалт байлаа. Yes. Тэгээд таад манай их чинь нөр гэрэлтэж байгаа харж байгаа өстэй тий. Ямар би одоо бас их жахаа хэрглэж байгаа бүтээгтүүнийг хэрглэж үзье даа чад. Нөр амн дээр юм гараад байгаа. Зөвлөгөө өгч болно. Оо би хөмсгөө будаагүй шин өдөр. Орж ирчээ будаад уруулаа будандаа гэсэн мартаа тэр чигтээ. Тэгтээ хөөрхөн л байгаа өстэй. Тий. За тэгээд дараа нь тийм ажил арчилгааны талаар дараа 7 хоногт базалцъя. За тэгээд энэ удаад хэдэл яалч сэтгэл готрол юу эморлоо яриад нэлийн сая мэддэг аач гэж. Тийм. Ойрхон сэдв байла. Яг хоо бид хоёр мэдээл баазах ч гэсэн тэг энэ удаад бас жоохон өөрчилж үзье гэж бодоод тэгээд яг өнгөрсөн 7 хоногт бидний хувьд юу болов гэдгээ бас тодорхой хэмжээнд хуваалцаж ярилцахыг хүслээ. Тэгээд таалагдсан гэж найдаж байна. Лайка дараад, сабскрайба дараад, шеринг хийгээд тэгээд өөр юуны талаар ярилцуулмаар байна те. Бид хоёр ер нь бол бас бүх сэдвээр ярилцаж чадах хүмүүс. Зөндөө юм үтсэн хүмүүс те. Гэхдээ яг хөө тийм амар ах нар шиг амар туршлагатай биш. Гэхдээ ах нартайгаа явсны үндсэн дээрээс гэдэг ч юм уу те. Өөртөө бас юмнууд тодорхой хэмжээнд оролдож байсны үндсэн дээрээс жоохон юмнууд туршлага бий те. Яруулмаар байгаа, сонсомоор байгаа сэдв байх юм бол бичээд үлдээгээрэй. За тэгээд хамт баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.